За хэлсэн. За тэгээ өнөөдөр цаг гаргаад ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд эхнээс нь өөрсдөө танилцуулаад явах. За намайг Амар Төвшин гэдэг. Механик инженерийн сургуульд 2007 онд автомашин ашиглалт авд ажиллах уу гэдэг. Одоо автоинженерийн ерөнхий нэрээр төгсөөд өдөө болтол одоо механик автотээврийн салбар, уулуурхаан салбар гэл олон салбараар ер нь ажиллаж амьдраад яг одоогор бол уулуурхаан салбарт ажиллаж байна. Тэ ихнэр 4 хүүтэй тэгээд тийм байна. За анууд тийм ээ нөгөө намайг Анудар гэдэг. Би механик инженерийн бакалаврыг IT сургуулийг 2023 онд төгсөөд тэгээд шинэ төгсөгчөөр оюутлахад одоо ажиллаж байгаа. Тэгээд 2 жил ер нь бол шинэ төгсөгчийг 3 өөр газар хилцэд очиж ажиллаад тэгээд сая 3 сараас яг өргөрийн инженерээр ажиллаж эхэлсэн. Тэгэхээр ер нь өнөөдрийн бидний зорилго болохоор механик инженерийн талаар хүүхдүүдтэй мэргэжлийн онцлог тий юу гоё эдээ, юу хэцүү эдээ яг өөрийнхөө одоо бодит туршлагаараас хуваалцахад Амар Төвшин Анудар хоёр маань бол өөрсдөө цаг зав гаргаад ирсэн байгаа. Тэгэхээр энэ мэргэжлийнхаа талаар та хоёр өөрсдийнхөө бодлоо ярих уу? Энэ Жавза бит хоёр Жавза надад санал тавиад ингээд шинэ залуучуудад ингээд мэргэжлээ яаж сонгох уу? Яасан дээр үү? Одоо автотээврийн салбар, механик инженер одоо ямархуу мэргэжлөө гэд хүмүүс бас их сонирхоод байна гэд яриад байсан. Энд бас би бас ховын зүгээс бас шинэ залуу боловсон хүчингүүдэд бас хэлмээр зүйлүүд бас байдгийн. Тэгээд би бас тэр утгаараа саналыг хүлээж аваад тэгээд өөрийн үзэл бодлоо хэлье гэд ирсэн байгаа. Тэгээд яг нь манай аав чинь өөрөө автоинженерийн эдийн засгч байсан. Яг нэг хэлэхэд хамгийн анх мэргэжлээ сонгоход бас яг л энэ залуучууд чи бас олон эргэлзээ, тэнэгэлзээ, найз нөхөд, ах トゥ хамаатан садан, аав ээж ингээл өчнөө юм зөвлөсөн. Тэгэл ингээл хэлийн цэргийн ингээл англи хичээлээ. Тухайн үед компьютер техник менежментийн сургуулийн програм хангамж гээл бас сонирхож илаа. Тэгэл бодож байгаа л ерөөсөө за ерөөсөө аавынхаа мэргэжлийг л үргэлжлүүлье. Манай аав чи автоинженери эдийн засгч Оросд сургууль төгсөөд ирсэн. Тэгэхээр аавд би хэлсэн манай аав ч бас баярлал. Тэгээд аавынхаа мэргэжлийг үргэлжлүүлье гэдгсэн чинь аав би ерөөсөө таны Оросд очиж таны сургуульд сурах гэсэн чи яах юм бэ миний хөө. Энэ Монголд бас механик инженерийн сургууль гээд сайхан сургууль байдаг. Миний хөө шүтист конкурстал тэгээд механик инженерийн сургуульд автоинженер бас Монголд бас байж болдгийн гэд. Тэгээ манай аав надад хэлээд зөвлөөд тэгэл нөгөө 10 жилийн хөвгт чи тэгэл хичээлдээ нэгэн сайн шамд суралцаал. Тэгээд шүтээсийн механик инженерийн сургуульд 2004-3 онд элсэж орж исэн. Тэгээд сургуулаа төгсөөд анх бол бас шинэ залууч манайх чинь 1000 арын сургууль гэдэг бас олон залуучуудтай бас манайх чинь 79 банд нэг охинтой байсан. Бас олоолаа байсан. Яг төгсөхдөө цөөхөлхнээ төгссөн. Тэгээд автоинженер болоод ингээд яг нэлийн олон талын яг 10 жил бол ерөнхий боловсрол, суур боловсрол өгчөж байгаа. Ихтэй сургууль бас нэлийн дээд боловсрол өгнө. Тэгтээ онлын тал дээр л ерөнхийдөө суур мэдлэг өгж байгаа болохоос тэрнээс биш яг бүгрэн төгс бүгдийг эзэмшнэ гэж байхгүй. Тийм болохоор шинэ залуучуудад одоо яг автын чиглэлээр сонирхож байгаа залуучуудад бол зах зээл бол маш их байгаа. Одоо Улаанбаатар хот 21 аймагт одоо автомашин явж л байна. Хот хоорондын тээвэр ачаа машин явж л байна. Машин тэрэг эвдэрнэ, онцлох шаардлага гарна. Тэгээд мэдэхгүй юм гарна ч нөө ер нь бол техник технологи хөгжин гэдэг шиг одоо дэлхий чинь одоо бүхэл юм их гоё цахим бол одоо гоё ухаалаг болоод байна шүү дээ. Яг тэрнтэй холбоотой бас бид нар бас дахиад суралцаалаа. Одоо ч гэсэн суралцсан гэвээрээ механик талдаа бол өгчнөө. Манай одоо ингээл автотээврийн салбар үүсч хөгжсөний 100 жил болж шүү дээ одоо. Тэгээд энэ дунд чинь бол олон үеийн автоинженерүүд, автомеханикууд өчнөө сайхан залуучууд байгаа. Тэгээд тэр болгон чинь бас багажаал дандаа л ингээл бие биенээсээ суралцаал тэр нь яадаг энэ яадаг ингээл асуугаал явж байна. Би ч одоо их сургууль төгснөөс хойш гээл ингээд л төрийн байгууллагт бас ажиллаж үзлээ. Автотээврээрээ
21 аймаг автоүрчлэгээ хариуцсан мэрэгчлэлтэн гээл автоүрчлэгээ хариуцчлаа. Тэгээд автоэрийн газар бас тоо бүртгэлийн мэрэгчлэлтэн хийгээл. Тэрний дараа бас яг төрийн байгууллагын нэг жоохон хүндрэлтэй тал нь нөгөө нэг сонгуулийн оронд гэдэг шиг жоохон нөгөө яадаг юм бэлээ. Нөгөө одоо манайх чинь 150 хүнтэй байлаа гэхэд шууд 75 тэтгэмж өгөөл шууд. Тэгээд дахиж бид төрийн байгууллагт орохгүй гэдэг. Дараа нь би чинь бас шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн техникийн шинжээч хийж илаа. Криминалистикийн мэрэгчлэлтэн гээл. Ер нь тэгэл арт талдаа тэгэл ер нь ажлын байрууд бол маш их. Одоо энэ шин залуучууд одоо мэрэгчлээ сонгох гэж байгаа залуучуудад гэж хэлэхэд автын салбарыг сонгох юм бол манай салбар бол бас их зах зээл өргөнтэй. Тэгээд сонирхолтой салбар. Тэгээд залуучууд маань тэгээд хичээлдээ сайн шамдан суралцаад Монголд бас яг автын талаараас ингээд миний мэд хидэн газруудад бас автоинженерүүд бэлтгэж байгаа. Тэгээд тэнд дундаас тэгээд бүр нэг төгсөрцөн хүн болно гэж бодохгүйгээр зүгээр урд оногдсон хичээлээ маш сайн хийгээл явж идэл. Яг ажлын байран дээр гарч ирэл жинхэнэ онол практик хоёрыг хослуулна. Тийм болохоор та хэд маань манай мэрэгчлийг сонго. Бүр цаашлах юм бол манаач байх хэвдээ одоо уул уурхайн салбарт автоинженерүүдийн хэрэгцээ маш их. Яг нөгөө хэлэхэд бас инженерүүдийн цалин бас өндөр шүү дээ. Цалин өндөр туслах ажилтан биш тэр чинь бас үйлчлэгээний ажилтан биш. Инженер, механик гэдэг утгаараа бас яг цалин бол нэлээд гайгүй шүү. Тэгээ бас цахилгаанчд бас өндөр цалинтай. Тэгээд автоинженерүүд бас өндөр цалинтай. Ерөнхий нэр нь тэгэл одоогор бол механик гэл. Яг одоогийн миний хийж байгаа ажлын хувьд бол би чи Эпирог Монголиагийн компанид уул уурхайн салбарт өрмийн машин дээр ажиллаж байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дээр болохоор чинь бас механик гэж явж байгаа. Тэгээд тэр ажлын байран дээр ч гэсэн бас өчнөө сайхан залуучуудаас суралцж гээ. Өөрийнхөө мэддэг юмаа шин залуучуудтай хэлж өгнө. Бас туршлагатай уул уурхайн салбар яг автын чиглэлээр олон жил явсан дадлаг туршлагатай залуучуудаас туршлага судлаад тэднэрээс бас юм сурч авдгийн. Өдөр тутмын одоо ч гэсэн ингээл бас суралцаал явж байна. Тэ. Одоо би рострынхаа амралтаар ирсэн ингээд бас ажлын бас цагаар ингээд бас та эдгээр ингээд уулзаад ингээд шин залуучуудтай бас зөвлөгөө өгөөч. Тэгээд бас энэ салбарын сайхан бас хүндрэлтэй зүйлүүд бас байгаа. Ажлын байран дээр бас мэдэхгүй чадахгүй юмуд өчнөө гарна. Тэр ч яг мэрэгжил харгалзахгүй бүх салбарт ижлэх нь байх гэж бодож байна. Тийм болохоор манай шин 12 жилээ төгсөж байгаа залуучууд маань автын инженер болно гэвэл манад бол зах зээл ариун шүү. Бүр цаашлах юм бол одоо гүний уурхай одоо оюутлахын гүний уурхайд механикуудын хэрэгцээ маш их байгаа. Яг манай компани дээр ихэд бол механикийн ажлын байрууд маш их зарлагддаг. Тийм болохоор та хэд маань ажлын байран дээр бол нэг санаа зовхон байхгүй. Тийм болохоор тавтай морил манай салбарт. За баярлалаа. Манайд мэрэгжлийнхаа одоо нөгөө онцлог юу тийм гоё юм. Эсвэл нөгөө яагаад анхаасаа сонирхсан гэдгээ ч гэсэн. Анх ер нь мэрэгчлээ сонгоход нэлээд өсөрсөн. Цагдаа болмоор ч юм шиг, хуульчч болмоор юм шиг санагдал, эмчч болмоор юм шиг санагдал. Тэгэл яг гिचийнхаа нэг зөвлснөөр механик инженер суурьтай бол юу ч хүрүүж чаднаа. Нэгний ч ингээд нөгөө бейс нь ингээд ойлгодог болчдөг болохоор механик инженер сураарай гэд тэгээд сурч төгсөөд ажиллагаа компанид одоо ажиллаж байгаа. Ажиллаад эхлээд нэг эхний хэдэн 2 жилдээ ч юм уу баг 3 өөр газраар яваад яг механик инженер хүн ямар мэргэжил рүү ингээ хөрвүүлж болтیں۔ Найдвартай ажиллагааны инженер байна, project инженер ч юм уу ингээд бас хөрвүүлэлт айгүй сайтай юм билээ. Тэгээд өөр газрууд дээр очиж ажиллаж үзсэн. Одоо яг өргөрийн инженерээр болсон шалтгаан болохоор айгүй сонирхолтой. Анх градуатаар одоо шинэ төгсөгчөөр орж ирээд босоо 1-2-ын одоо босоо тээвэрлэлтийг гэдэг аюулгүй найдвартай. Тэгээд одоо бүх танаг төхөөрөмжийнх нь юуг хариуцж ажиллахад бол сонирхолтой санагддаг. Тийм. Биний хувьд бол яг одоо 10 гаруй өөр багуудтай хамтарч ажиллах нь аюул сонирхолтой байдаг л та. Тэгээ бүх хүмүүстэй байнгын харилцаа холбоотой. Тэгэл яг хөө сул тал нь гэвэл аюул нэг олон эрэгтэй хүн, эмэгтэй хүн гэж цөөхөн.
Тийм талбартаас ажиллах сонирхолтой санагдсан л да. Тийм. Мэргэжлийн онцлог нь бах тийм бас ирчүүд арай давмгаалаа. Тийм шүү. Ер нь механик инженерээр нэг тийм олон эмэгтэй хүн бас сурдгуу. Тэгээд талбай дээр гарахад ч гэсэн ер нь дандаа эрэгтэй хүмүүстэй хамт ажилладаг болохоор тэр хүмүүстэй уулзаад ойлгуулад өөрөө бас тэ суралцаад явах тийм л. Хамгийн нөгөө ямар ч мэргэжлээс нөгөө сольж болдог гэдэг нь нөгөө тэр их сонирхолтой санагдлаа тийм. Тэр яагаад тийж бодогдсон юм бол хөрөж чаддаг гэж тийм. Яг гоо манай их сургуульд нэг 4 мэргэжил байдаг. Тэгээд механик инженерээр сураад бид яг ажлын талбар дээр гарахад механик инженер ер нь айл одоо эхлэлд очиж ажиллахад болох ингээд бодож үзсэн чинь ер нь баг бүхэл салбарлаа хөрвж байгаа байхгүй юу. Одоо найдвартай ажиллагааны инженер байна. За прожект дээр очиод бас л бейс нэг юм чинь прожект инженерээр ажиллаж болно. Тэгэл өөр механик инженерээр гэвэл планинг руу шивч болно. Тэгээд өөрийнхөө хүсэл нь хаашаа байна. Тийшээ одоо тэгэл жоохон сониуч яхад л ороод одоо механик инженерээр сонирхож байгаа одоо манай тэр хүүхдүүд ирсэн байна шүү дээ. Тэгвэл одоо яг за 10 11 дугаар 12 дугаар хүүхдүүд ямар хичээл дээр илүү тий төвлөрүүл илүү одоо юу гэдэг уран зохиол энэ төр дээр цаг зарцуулах биш. Механик инженер чи арай нэг тий ийм хичээлүүд дээр цагаа илүү зарцуулаарай гэж хэлвэл та хоёрын зүгээс ямар хичээлүүдийг хэлэх вэ? За ер нь бол шүтис гэдэг одоо миний хувьд миний мэдхийн л мат 70%, физик 30% л гэдэг байсан. Одоо манай том хүү чинь яг одоо манай том хүү бол 12 дугаар анги гэхгүй юу. Манай хүү болохоор яг нэг барилгын инженер болно гэж яриад одоо хичээгээд явж байгаа. Тэгээд ерөнхийдөө одоо сүүлийн үед яадаг болсон юм байгаа тэр англи хэл, монгол бичиг гэл янз янзын юм орж ирдэг болсон юм шүү. Ер нь суур хичээл чинь бол угаасаа мат физик шүү дээ. Тэгэл тэр хоёр хичээл дээр хичээгээл тэгээ нэмэлтээр одоо шинэ хүүхдүүд чинь бас одоо сонгоноор хийдэг болсон юм шүү. Тэгээ манай хүү чинь бас янз англи хэл гээл тэгээ сат өөр юу ч гэлээдээ бас манай хүү нэг юм яриад идэгин. Одоо ер нь бол яг ингээл одоо хүүхдүүд гэлтгөө одоо хүн болгоны л толгойд ингээл аав ээж нар ингээл зөвлөн хүүхдүүд өөрсдөө ч эргэлцэн. Би яг шолоохон хэлэхэд яг үннийг хэлэхэд бол энэ яг гараад ажлын байр байгаа тийм мэрэгчлээ сонгох хэрэгтэй. За яг автоинженер болдоггүй маа гэж бодоход одоо энэ бичлэгийг үзээд одоо байж байгаа хүмүүс өөрсдөө сонголтоо юм шүү дээ. Яг тэр хүмүүст гэж хэлэхэд яг төсөөл одоо ажлын байр их сургуульд ингээд 4 жил ингээд 5 жил сураад төгслөө. Яг ажлын байр байна уу гэдгийг л яг ургуулan бодоол сонгох хэрэгтэй. Тэгэхгүй тэгээд одоо ямар ч Монголд хэрэгцээгүй ч гэдэг юм эсвэл хитрхи зах зээл нь хандсан ажлын байран дээр өрсөлдөгч нар л их л болно шүү дээ. Нэг бол ажлын байр олдохгүй бол ажлын байраа бий болгох гэж байгаа шүү дээ. Тийм болохоор залуучуудаа хандаж хэлэхэд бол мэргэжлээ зөв сонгоорой. Тэгээд яг сонгосон мэргэжилтэд бас үнэнч тэрийг тултлан сайн хичээгээрэй. Тэгэл ажлын байрандаа гараад та нар бүгд өрсөлдөгч нар. Тийм болохоор тэднээс илүү гарахын тулд бүх талаараа хичээгээрэй гэж хэлэх байна та залуучууд. Миний хувьд бол яг нэг математик бол угаасаа заавал үзэх ёстой хичээлүүдийн нэг л дээ. Тэгээд хамгийн одоо хүн болгоны тийм анхаарч чадаагүй ч юм уу гэсэн нь болохоор англи хэлээс ахгүй юу? Хүн болгон бас нөгөө англи хэлээ давхар авчих ёстой гэдгээ ойлгох хэрэгтэй юм лээ доо. Ямар ч компанид ажилласан англи хэлтэй байхгүй бол бас хэцүү. Тийм. Одоо манайх бас амар олон гадаад хүмүүстэй ажилладаг. Тэгэл тэр хүмүүстэй харилцаал англи хэлээрээ чөлөөтөө. Тэгээ тэрнээс гадна бас нөгөө нэг одоо хүнтэй харилцах чадвар сайтай, хандлага сайтай. Тийм байхад ер нь хүн гайгүй явцдаг. Тэгээд жоохон сониуч байвал их олон юм руу ороод тэг боломжууд аягүй ихэд юм бэлээ. Тийм. Тэ за маш баяр. Та хоёр дөөр нэмж одоо хүүхдүүдтэй одоо гол нь энэ бичлэгийг чинь бид нэр ингээд зөвхөн энэ зааланд яриад өнгөрөх шүү дээ. Дахиад одоо баян үйлдэл ч юм уу, тэг увс ч юм уу хаа сайгүй байгаа хүүхдүүд бид нар одоо бүтэн сая хүүхэд 10 жил сурч ирсэн Монгол. Тэгэхээр тэнд тэр бас нэлээд 20-30% ч юм уу магадгүй ахлах анги байгаа. Тэгэхээр би ирээдүгөө яах вэ гэж бодож байгаа. Хилээ зөвлөх хүн бас хүн болгонд байхгүй тий. Хүн болгонд механикийн инженер одоо таньдаг ах ч юм уу байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр үүднээс ингээд ярьж байгаа. Дээрээс нь нэмээд бас хүүхдүүдтэй за би буцаад нэг тий 10 дугаар ангидаа ч юм уу 12 дугаар ангидаа ч юм уу очих юм бол би өөрөө өөртөө нэг ийм зөвлөгөө
үхээсээ одоо саяны шиг ануудаар ирдэг шиг сониуч байх хэрэгтэй байна. Англи хэлээ мартаж болохгүй юм байна гэдэг шиг нэмэлтээр одоо за зөвхөн уур чадвараас гадна тий одоо өөр харилцаа хандлага гэдэг гэр бүл ч юм уу тий тэрэн дээр өөрсдийнхээ зүгээс их одоо юу биш тий богнохон ингээд нэг час хийсэн зүйл. Ер нь тэгэл 5 жилийн зовлон 50 жилийн жаргалдаг шүү дээ. Яг л тэрэн шиг л тэгэл ирээдүйн сайн сайхныхаа төлөө одооноос л хичээхгүй бол ирээдүйд чинь бол өрсөлдөгч нар олон байгаа. Тэгэл ирээдүйд гэр бүлтэй болно, хань ижлтэй болно. Тэр эхнэр хүүхдээ эсвэл нөхөртөө ирээдүйн амьдралаа сайн сайхан авч явна гэж бодож ивэл одооноос хичээхгүй бол манай залуучууд одооны нийгэм, одооны ч нийгэм гэх юм байхгүй. Ер нь бол амьдрал бол нэлээд улам л чартаагаал, улам л хэцүү болол, улам л толгоо өвдөгж штэ. Ер нь бол одоо миний хувьд гэхэд олон 4 хүүхэдтэй тэгээд дээрэс нь одоо нэлээд сайн хичээхгүй бол ер нь өвдөг сохирчих гээд байна шнэ одооны амьдралд чинь бас. Тийм болохоор ганцхан одоо яг мэрэгчл сонголт гэхээс илүү миний бас нэг өөр нэг залуучуудад гэж одоо энийг их олон хүн үзээд, шеэрлээд явах тусмаа л уг нь сайн байгаа. Би миний гол хэлэх гээд байгаа санаа нь яг энд мэрэгжлийнхаа онцлогийг яриад бас сайн мууг нь ярьлаа. Тэгээд гол хэлэх гээд байгаа юм ямар ч мэрэгжил сонгосон хамаагүй хань ижлээ зөв сонгорой л гэж би хэлэх гээд байгаа. Тэр нь яагаад вэ гэхээр маш олон салалт сарнилт, маш олон гэр бүл өнчрөл нулимстай тулж байгаа байхгүй. Би энийг маш олон гэр бүлээс мэдсэн, харсан, мэдэрсэн. Энэ хань ижлээ зөв сонгоно гэдэг нь мэрэгжил сонгохоос илүү. Мэрэгжил ямар ч мэрэгжил сонгосон манай аав хэлдэг байсан. Минийхөө эмч биш ч гэсэн эмнэлэг ажиллуулж болно. Зүгээр эмч нарын хөслөө сайхан эмнэлэг ажиллуулж болно. Яг тэрнтэй адилхан ямар ч мэрэгжил сонгосон хамаагүй хамгийн гол зүйл бол эхнэрээ зөв сонгох. Эхнэрээ эхнэртэйгээ насаараа амьд. Тэр ажлыг бол яадаг гараал дахиад дараагийн ажилд нь орно. Мэрэгжил яадаг юм. Үнэхээр би борон мэрэгжил сонгочихжээ гэхэд дахиад сураад дахиад өөр мэрэгжил авчна. Тэр ерөөсөө асуудал байхгүй. Тийм болохоор би энэ залуучуудад гэж хамгийн гол миний хэлэх гээд байгаа санаа бол хань ижлээ зөв сонго. Дараа нь бас гэхдээ хань ижлээ эхлээд биш эхлээ мэрэгчлээ сайхан зөв сонгоч. Дараа нь хань ижлээ шүү. Юу 10 жилдээ хань ижлээ сонгож байгаа биш. Тий. Би тийм болохоор миний нэг хэлдэг үг байдгийг байнга боддог. Ерөөсөө байнга багасаа л нэг одоо юм мөрдлөг болгоод өдийг хүрсэн. Аав ээжигээ жаргаж чадахгүй бол зовоох хэрэггүй. Айлын охиныг авцуучаад жаргаж чадахгүй бол орцонд нь өргөөд өгөө гэд. Яг тэрнтэй адилхан тэгээд сонголтоо зөв хийгээд одоо би чинь ялангуяа нэг механик талын хүн болохоор чинь би чинь оюутан байхдаа октодод эрдэнэ янзын залуучуудад бас зөвлөгөө өгөөл өөрийн мэддэг туршлагаасаа зүгээр зөвлөлдөж ярилцдаг байлаа. Тэгээд ингээд өхөн амтантай ингээд ярьж яхад их олон юм бодогдно л доо. Тэгээд ингээд хүмүүс ингээд надаас ах, надаас дүү гээл насны зөрөө мөрөө ингээд яриад энийг шинжээдэг, энийг яах вэ? Ийм охинтой танилцлаа, ийм найзтай боллоо нэ тэрийг л ярина. Тэгээд би яг хөгжилтэй гэх юм уу та. Би нэг хүүхэд ингээд намайг бүр шинжээдэг гэдэг бүр намайг бүр орцондоо дагуулад очиод. Тэгээ би дээдлийнхэн давхартгаараа сонслоо. Дээдлийнхэн давхартгаараа сонссон чинь нөгөө чи ярьж байна. Нэг л ингээд яриад л. Тэгсэн чинь шал хоёр өөр юм яриад байгаа байхгүй. Шал хоёр нэг нь өөр юм яриад нөгөөх нь өөр юм яриад. За би нэг 30 минут сонслоо тэгэл. За гэл. Тэгээ сүүлд нь тэгэл маргааш нь тэгэл за ямар хөө санагдав гэсэн чинь. Тэгээ тоо ирчихдээ. Ингэж одоо танилцаад ингээ хоёр өөр юм ярьж байгаа хоёр нэг гэрт ороод хоёр нийлэх үү гэдэг. Тэг мэтлээ ингээд нөгөө олон хүмүүсийг шинжиж элдв янзын ингээл. Тэгэл ингээл би ч одоо банд нартай хүн чинь тэгэл ирээдүйн хань ижлээ минийхөө ингэж сонгуул зүгээр гэл. Гормын саналаа хэлдэг шүү дээ. Тэгэл эмэгтэй хүн ийм байдгийн, эрэгтэй хүн ийм байдгийн. Тэг минийхөө тэгтээ энэ дээр нь анхаараарай. Яавал дээр өгдөг бүх аав нь бүх зөвлөгөөг нь өгье. Минийхөө авахын авал хаях нь хаяараа гэж ярьдаг байхгүй юу? Яг тэрнтэй адилхан одоо нөгөө би нөгөө механик талдаа гэж ярьжсэн шүү дээ. Тэр нь насны зөрүү ярих гэж хэлсэн. Одоо хэрвээ чи 13-тай обод байлаа гэж бодъё. Нөгөө эмэгтэй чи чамаас насаар арай жоохон ахмаг 14-тэй обод. Чи болохоор одоо юу гэдэг сэтгэхүйчин одоо ингээд нэг юм сэтгэхүйч юм уу юу гэмтэй чи жижигхэн ободтай ч гэсэн өндөр бактерий шиг тавьдсан одоо байна. Нөгөө эмэгтэй чинь болохоор өндөр дугуйтай намхан бактерий шигтэй.
Тэр машин бол яг л тэгшиг яв. Тэр насны зөрөө бол тийм сонирн биш. Хамгийн гол нь яг сэтгэл нь таараа. Тийм шүү. Яг гоё. Машин яг л зөв явах хэрэгтэй. Хүн нөгөө нэг дугуугаа олно гэж ярьдаг шүү дээ. Би бол тэрийг тэгж ойлгодог байхгүй юу? Тэр утгаар нь би зүгээр хань ижлээ зөв сонгоорой. Тэгээд амьдрал одоо дардан биш шүү. Өчнөө бартаа даваагүй, өчнөө давааны цаана даваа байгаа. Тэрэнд сайхан сэтгэл санааны бэлтгэлтэй байгаад тэгээд амжилт хүсье залуучуудаа. Тэгээд энэ бичлэгийг олон хүнд түгээгээд тэгээд шеэр хийн үз. Энэ ингээд Жавзагийн санаачлаад ингээд хүмүүсийг ингээд үзэл бодлын чөлөөтэй сонирхуулаад тэгээд шин залуучуудад нь бас 10 жилээ төгсөж байгаа залуучуудад ингээд бас олон хүнд хүргэе гэдэг санааг нь би бол бас дэмжиж байгаа. Тэгээд цаг зав гаргаад ер нь бол ирсэн гэж ойлгож байгаа. За. Нөгөө час хийсэн гэсэн чи юу арай л энд бэлгэр өлчөөг юу? За мэрэгчлээ сонгохынхаа өмнө өөрийгөө юу хийж байгааг аягүй сайн мэдэх хэрэгтэй. Боломж байвал та нар gap year гэж ядсан шүү дээ, тийм 1 жил аваад аялаад өөр улсад очиод одоо айгүй олон юм үзэж харна шүү дээ. Тэгэхдээ та нар ингээд өөрсдөө би ер нь нэлээд хөдөлгөөнтэй хүн юм байна уу? Эсвэл нэг газар ингээд суугаад ажиллах дуртай юм уу? Багаар ажиллах дуртай юм уу? Тэрийгээ өөрөө сайн ойлгож агаад ямар ажлын нөхцөлд ажилламаар байгаа гэдгээ бас харах хэрэгтэй л дээ. Одоо нэг хүнтэй тийм харьцмааргүй байвал одоо зураг мураг зурдаг ч юм уу те. Эсвэл ингээд айгүй олон багуудтай харилцаа холбоотой ажиллах юм бол бас өөр инженер цайг олон төрлөө шүү дээ те. Тийшээ бас сонирхож үзээрэй гэж хэлмээр байна. Миний хувьд бол яг нэг тийм анханасаа л талбай офис хосолсон гэж бодож исэн. Тэгээ яг л одоо хослоод ингээд явж байгаа болохоор яг жоохон ингээд назараад ирэнгүүтлээ талбайгаараа яваал тэгээ буцаж ирээл ерөөсөө ингээд яг хүссэн югаараа ажиллаж байгаа болохоор эхлээд яг өөргөө юу хүсэж байгааг сайн мэдэх хэрэгтэй юм л. Тийм. Өөрөө аягүй ингээд нээгэр гэж бодсон. Discover here нээх юм байна. За манай үзэгч залуучууд асуулт байна. За ингээд ерөөсөн механик инженери ямар ч ойлгохгүй ингээд сууж байгаа байхгүй. Яг энэ мэдлэг яг юу хийдэг, өдөр тутамдаа ямар ажил хийдэг гэж ойлгохгүй. Өдөр тутамдаа одоо ямар ажил хийдэг юм гэхгүй нэг чал өөр мэрэгчлээ гэж. Тэгээ эсвэл огт 10 жилийн хүртэл ч угаасаа ажил арай хийж үзэг байгаа шүү дээ. Хамгийн ихтэй CEO-жээ сарын томцч юм ажиллаж байгаа. Тэгэхээр нэг энгийн нэг өдөр чинь тэгээ багцлаад ярил ямар хөө байдалтай байдаг вэ? Яг юу аахгүй юу? Одоо автоинженер гэдэг яг онцлогооны талын одоо инженер сэтгэхгүй гэдэг одоо арай өөр л дөө ер нь бол тийм болохоор яг одоо би биш сургууль төгснөөс хойш элдв янзын ажил хийж ирсэн. Тэгээ яг одоо сүүлийн одоо уулуурхаан салбарт одоо оюутлогод ч одоо 22,000 ажилтан ажилтдаг гэж ярьдаг баха. Тэндээс ч бас гүний уурхад бас маш олон механикууд байгаа. Тэгээ яг одоо өдөр тутам хийдэг ажилгүй яг манай компани үтгэхэд л өрмийн машин засварладаг байхгүй юу? Өрмийн машин тэр тасралтгүй л ажиллах ёстой. Оюутлогын одоо нэвтрэлт хийж байгаа. тэгэл болт бэхлэгээний машин дээр нэвтрэлт хийж байгаа машинууд тэр машин л найдвартай ажиллах ёстой. Тэгэл машин зогсноо гэдэг чинь ямар нэгэн шалтгаантай болоод зогсож байгаа. Тэр оншийг нь олоод тэг засварлаж байгаа үйлдэлийг л хийлээд байгаа байхгүй юу? Ер нь яг одоо сүүлийн жишээг л яг хэлэхэд. Тэгээ яг нөгөө нэг оффист ажиллах яг тостой ойрхон ажиллах бас өөр л дөө. Гэхдээ бүгд л адилхан механикууд ч гэсэн яг хийж байгаа позишнууд нь өөр л болохоос ерөнхий ажил нь бол ер нь бол авто засвар талтай байхгүй. Автомашин заснаа, онцлогоо тэрэн дээр бол дадлаг туршлагаараа залуучууд бол эрсдэс ялгаатай. Тэр утгаараа цалингаа сайн залуучууд нь өндөр авж байгаа. Яг дунд зэргийнх нь бол дунд зэрэг л авж байгаа байхгүй юу. Тийм болохоор ер нь товчхондоо хэлэхэд бол автомашин засвар онцлогоо талдаа л хүмүүс гэсэн үг байна. Миний хувьд бол яг нэг засварын хэлцэд ажилладаг. Тэгээд нэгэнт одоо Оксфордод суугдсан байгаа тоног төхөөрөмж дээр найдвартай ажиллагааг нь юусоо явуулаалах. Тэгээ операшныг нь явуулаалах. Зогсох юм бол яагаад зогссон бэ? Юу одоо тэр зогсолтыг дараа гарахаас сэргийлэх вэ? Тийм тэр тал дээр илүү ажилладаг. Бас нөө яг өргөрийн инженерийн хувьд бол дуудлагын утастай байдаг байхгүй юу? Одоо шафт 1 2 зогсчлоо гэхэд очиод яг юунаас болсон бэ? Одоо гэлс буцаагаад ажиллагаанд нь оруулъя тий. Тэг яг эвдэрсэн юмыг солиод яваад байх биш. Яагаад эвдэрсэн бэ? Тэрийг ахиж яагаад гарахгүй байх ёстой вэ гэдэг нь илүү инженерингийнх нь ажил нь болоод эхэлж байгаа.
Тийм. Тэгээд миний ерөөсө төсөөлөөгүй бас нэг юм болохоор инженер нь ингээд одоо зүгээр л яг саний хэлсэн юмнуудыг хийгээд байдэм болов гэсэн чинь Rio Tinto болон Монгол улсын нэг хууль дүрм журмыг бас дагаж мөрдөөд өдөр тутмын үйлчлэгээний аюулгүй байдлын найдвартай чанартай хэлэх тал дээр л анхаардаг. Бас бичиг баримтуудын одоо зохицуулах юмнууд зөндөө орж ирдэг. Ер нь бас унших судлах юмнууд ихтэй. Одоо өөрийнх нь тоног төхөөрөмжийн мануалын уншихаас гадна бас одоо Риод ямар дүрм журмыг дагах хэвээр тий өдөр тутам хийх хэвээр үзлэг юм уу эсвэл сардаа хийх хэвээр үзлэг юм уу тэр талаас нь бас Монгол улсын дүрмийг бас ингээд баримтлаад ингээд явах нь чухал юм байлаа. Инженерүүд чинь ингээд ганц одоо өөртөө урдах юм хийгээд байхгүй бас нөгөө бүх стандартыг нь тэр юундаа шингээж өгөө тий илүү унших юм бас илүү ихтэй байдаг. За өнөөдөр цаг зав гаргаад бид бүхэн дээр ирээд тий тэгэхээр маш олон хүүхдүүдэд мэрэгжлийн талаар дээр нь бас нэмэлт маш гоё тий буцаад ингээд би дүүнэртэй эсвэл өөртөө ингээд зөвхөн бас харангуй хуваалцсан ануудаар амар төвшин оёртой маш их баярлалаа. Тэгээд мэдээж цаашдынх нь тий ажил үйлс гэр бүл эрүүл мэнд хүсэл сонирхол бүх зүйлд нь өндөр амжилт хүсье. Тэгээд манай эд бас оролцсонд маш их баярлалаа. За баярлалаа.